За 26 дугаар бодлого. 26-гийн бодлого хий. За 144 градусын дугуйн сектороор үүсгэгдэх конусын хажуу бодлогын талбайг суурийн талбайд харьцуулсан харьцааг олоо гэсэн. Талбайд харьцуулсан харьцааг ол. За яг нэг ийм тойрог байгаа. Тойргийн яг гэхээр харамч нэр 0 гэж. За энэ бол яг гэхээр 144 градус тавалцах сектор гэж энэ болж таарч байна. За энэ секторыг салгаж авлаа. Юу үүсэх вэ гэхээр энэ сектороор үүссэн конус. За энэ ямар юм байх вэ гэхээр манад ийм байх нэ. Манай энэ R0 радиус үү? Энэ R0 радиус бас энэ R0 хоёрыг одоо ингээд хайцлаа авчих юм бол энэ тойргоос ингээд авчих юм бол нэг юм энэ 3 жил хүртлээ энэ нэг тал нь яг юм тойргийн ном байх хэрэгтэй. За энэ цаасыг ингээд хоёр айлсыг ингээд нийлүүлэх юм бол энэ бүр конус үүснэ. За тэгэхээр энд байгаа R0 чинь байх гэсэн үг. Энд харж байгаа. Энэ хоёр бол R0. За энэ хоёр гэлтгүүгээ тойроод ерөөсөө төрчгөрөл байгуулагч. R0-ыг бол байгуулагч нь яг бол R0 урттай тойроод явах гэсэн. Эргүүлэлт үүснэ. За тэгвэл манад нэг одоо ийм гарч ирж байна. Энд байгаа номын урт бол энд байгаа номын урт бол конус үүсгэхэд энэ доор ирсэн энэ тойргийн урт болж таа. Энэ тойргийн урт болж таа. За энэ тойргийн урт болж таа. Нэ. За тэгээ одоо бид нар юу болох вэ гэхээр эндээс энэ конусын хажуугаар дуун талбайг суурийн талбайд харьцуулсан харьцаа болж байна. За энэ S хажуугаар дуун талбайг S суурийн талбайд харьцуулсан харьцаа хэвлүүлсэн. Ийм болох бодож байна. За тэгвэл одоо ингэ чи би. Хажуугаар дуун талбай гэдэг бол ийм байгаа. S конусын хажуугаар дуун талбай гэдэг бол за ийм байдаг. P L нь болохоор байгуулагч. За S суурийн талбай гэж чинь P L квадрат байна. За энэс би нэг яхаа өгч. P L гэдэг маань одоо энэ суурийн хавц R гэж. А энэ L буюу байгуулагч нь манад R ойлгоо шүү дээ. P L үрчин R0 энэ бол за R0. За энэ маань яг хөөр P квадрат байна тий. За эндээс харах юм бол юм бол та S хажуугаар дуг S суурийн талбайд харьцуулсан харьцаа гэдэг бол энийг энэ тоо гэсэн. Өөрөөр хэлбэл P-ийн үрчин R0 хувахан P квадрат. За энэ хоёрын хураан доор R үлдэнэ. Энэ хоёр P хураачих юм бол R0-ыг хувахан R гэсэн харьцааг олно гэсэн юм байна. За өөрөөр хэлбэл энэ юм байна л да. Бидний олох гэж байгаа зүйл нь R0-ыг хувахан R. Өөрөөр хэлбэл энэний урт харьцуулсан харьцаа бол хажуугаар дуун талбайг суурийн талбайд харьцуулсан харьцаатай тэнцүү юм байна. За одоо эндээс тэгвэл одоо ганцхан энэ R-ийг олчих болно. Яг энэ чинь R0 анханаас өгсөн. Тэгвэл энэ R0 өгсөн үед болчих. За тэгвэл тойргийн уртыг би C-гээр заримдаа хэлчихлээ. За C буюу тойргийн урт бол юу вэ гэхээр 2P-R. За манайхаа бол R0 2P-R. За тойргийн уртыг тэгвэл ингэж юм да C тойргийн уртыг яахад за би эндээс энэний уртыг буюу энэ тойргийн уртыг би C болгоч. C болгоч. За C0 гэдэг бол яг энэ гэсэн үг.
2πr гэж таарна нэг талаас. За нөгөө талаас энэний урт байж таарна. Энэний урт чинь яг хөөхлөөр 2πr0-ыг хуваах нь 360 градусыг үржих нь 360-аас нөх 1 градус харгалзах юм баг тойрны урт болно. Ном болно, номын урт болно. За тэрийг үржих нь манай 144 градус харгалзаж байгаа чинь. Энэ 144 градус харгалзаж байгаа уртыг олгож байгаа үржүүлж. За тэгэхээр энэ хоёрыг хураах хариу болох гэхээр за эхлээд 12 тураач. Тэгэхээр 30-нд 12 гэхэр чинь 12 градусууд нь хураагдчихсан үү? За дахиад 6 тураах юм бол 5-ны 2 5 6 5-ны 2. За тэгэхээр энэ чинь болохоор 5-ны 4 болох нь тий. Тэгэхээр 2πr0-ыг хуваах нь 360 үржих юм тийм ээ. За тэнцүү эндээс нь болчих үгээр ийм л болчлоо доо. 5-ны за эндээс 2 гоо эндээс 2 4πr0. За тэгэхээр эндээс энэ хоёрыг харж байгаа эндээс би r олчихсон. Энэ хоёрыг харж байгаа r олчихсон. За тэгэхээр болчих үгээр r тэнцүү энэ 2π энэ турах 5-ны 2 r0 логс 5-ны 2. За бидний олгож байгаа s хажуу гадаргуун толгойг s суурин толгойд тавьсан харьцаа гэдэг бол ер нь r0-ыг r тугаах харьцаагаар шилжсэн шүү дээ. r0. За тэгвэл r0-ыг хэвээр хийж r гэдэг маань энэ 5-ны 2 r0. За энэ хоёр хураагдлаа 2-ны 5 буюу 2.5 болж таарч байгаа. Энэ давхар утгааны чанаас 5 дээшээ гараад 2.5. 2.5. За энэ маань бидний олох ёстой. За тестийн хэддгээр хариулт болж таарав гэхээр 2.5 болсноо. За манай C хариулт болж байна. Тестийн зөв хариулт нь C юм. За ингээд 26 дугаар бодлого бодогдож дууслаа.